ганцхан цаасан дээр цагаан дээр хараар бичсэн юм а ингээл энд буруу байна гэхээр тэндээс зүв байна гэл. Энэ бол юу ч биш юм бэ лээ. Зүгээр өөдөөс хараад худлаа яриад байт юм лээ. Ер нь ямар ч ерөнхий сайд сангийн сайд байгаад нэмэргүй мэн гэж ойлгож. Одоо энх хоёр сайдын өчигдөр нэмэгдсэн өртгийн албан дотрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан энэний хэрэгжих хугацааг хойшлуулах, байхгүй болгох асуудал ярьж байхдаа та тайлбар хэлж илээ. 500 мянган төгрөг хүртэл худалдаа авалт хийх юм бол 100% буцаа олгох чийдмийн нөөтийн тэрнээс дээш байх юм бол 50% ингээд шатлсан байдлаар буцааж олгоё гэдэг өөрөөр хэлэх юм бол иргэдэн жоохон орлогон жоохон нэмэгдээд өөрөөр хэлбэл бас нэг бизнес хийж байгаа хүмүүс орлоготой болъё гэдэг боломжийг хааж байгаа. Энийхээ шалтгааныг юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр төсөв 1.8 их найдаар тасарна. Төсөв дийлэхгүй. Бидний орлого хэцүүднэ гэдэг. Тэгээ зарлага нь ярихаар өөдөөс урсгал зардал буюу багш эмчнэрийн чинь цалин тэтгэвэр чи яах юм бэ гэдэг. Бүхэл сангийн сайд, бүхэл ерөнхий сайд нар өөдөөс ийм ярьдаг. Яг нэг кинон дээр хүүхдийн барьцаанд авчаад аятайхан байхгүй л хүүхд чи өвдөж шүү гэж байгаа юм шиг. Энэ Монгол улсын төсвийн хөрөнгөөр 2026 он санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ барилга байгууламжийн жагсаалт ийм зузаан. Нийт 11 их найд төгрөгийн төсөл арга хэмжээ бичсэн. 26 онд 3 их найд зүгээр барилга барих гэж байгаа. Байшин, юуны байшин гэж иргэдэд мэдээлэл өгөх байшин. Нөгөө оюун эрдэнэ барьсан их хурлын нэмэлт санхүүжилт. Соёл урлагийн байгууламж. Гандангийн дэнжийн зураг төсөв. Шинэ хар урам. Бизнес инкубатор. Бяцлаг цагаан эдэний үйлдвэр. Бид нэр айлан болвол орлого харж агаад зарлага харж агаад үнэхээр орлого хэцүү бид нар байх юм бол яадгүй. Тансаглаа болий, зугаалгаа болий, элдв хэрэглээгээ болийгээд хүүхдээ хоолтой байлгахыг нэгдүгürt үздэг. Одоо бид нар болохоор байшингаа барий, барилгаа барий, энэ тэнд очиж тууз хайчлаа. Хүмүүс мөнгөтэй байх нь яах вэ гэдэг сонголт хийж штэ айлаар бол бид нар чи айл юм байгаа үсттэй. Урсгал зардал нэмэгдээд байгаагийн шалтгаан нь цалин дэвтгүүр нэмэх шаардлага үүсэж байгаа шалтгаан чинь инфляц чинь төгрөгийн аншийн сулрал чинь. Сангийн яам Монгол банк энэ яг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа үнэн штэ. Эрхлээд байгаа юм монголчууд. Цалингаа нэмүүлээгээ зүгээр хөлөөж суугаад байгаа юм. Амьдралд нь хүрэхгүй байж та нар энийг бүр харахгүй байгаа юм уу? Тэгээд нэг жоохон илүү нэг хэдэн төгрөг минут нэмэд авчээ. Тэний хэдэн төгрөг хэрэгэлдэг та нэмэлт бол байхгүй тодруулах минутыг явах юм байна. За Лотосан бүх шүний тодруулах минутыг нэмье. Тэгэд энийг олж харахгүй байгаа мó гэдэг дээр бүр гайхаад байхгүй юу? Одоо тэгэхээр та өөдөөс ингээд иргэдийн нуруунд дээр байгаа ачааг хөнгөлё гэд ярихаар попрод байна гэдэг ах юм. Би энэ бүгийг бүр гайхаад байна. Энэ одоо зээлээс зээлэнд амьдардаг ус одоо зээл нь олдгоо болж энэ үнэн штэ. Одоо та зүгээр захын тааралцсан хогийн саваа асгаад үз, хөмрөөд үз. Тэнд юу байгаа гэж хуучин бол янз янзын хүмүүсийн одоо хоол хүнс эсэн булсын жихэр жимс юм гардаг байсан бол одоо бол байхгүй. Хүнсний дэлгүүрүүдийн борлуулалт ямар болсон? Хоолны газруудын борлуулалт ямар болсон? Бид нар мөнгөгүй болчиход байгаа нь үнэн байхгүй, амьдрч чадахгүй болчиход байна штэ. Тэгээ энийг ярихаар өөдөөс попрод гэж яриад байдаг. Энэ төр чи яах гэж байд юм бэ? Байшин барилга барих гэж байд юм уу? Мэдээллийн төв барих гэж байд юм уу? Иргэдийнхээ амжиргааг нь доктортой авч явъя, эрүүл аюулгүй амьдруулъя л гэж төр байгаа шүү дээ. Тэгээ тэрийг нь хийгээд өгчөөч ихэр өөдөөс нь за тэгэх юм бол та нарын тэтгэвэр чинь нэмэгдэхгүй шүү. Цалин ч хасагдаж шүү. Одоо манай сангийн яамныхан хараад одоо бодж л мэдж л байгаа. Өөр юмд буруу байхгүй шүү. Хэдий их хурлын гишүүд баахан одоо ингэ яамдууд санал аваад сууж байгаа. Баахан тууз хайшлах, баахан байшин. Ямар нэгэн байдлаар нэг тууз хайшилж сонгуулийн PR хийдэг. Тэрнийхээ баахан жагсаалтыг оруулж ирээ. За энийг оруулж өгөө шахаа суудаг. Тэрийг нь хийгээл сууж байгаа. Бэг хурлын гишүүд бас хэлмээр байгаа. Одоо ингэж янз янзын юу ч хамаагүй юмны тууз хайчилж PR-даг цаг өнгөрсөн шүү. Очоод тууз хайшлаа зөксхөр иргэд нь хэлнэ шүү. Хөөе. Амьдрах аргагүй чи одоо юу игээ яваад байгаа юм бэ? Үнэхээр аргагүй шүү. Одоо яах юм? 26 оны төсөвтөө тодтол хийгээд энэ 3 их найдын энэ газарт болох гэж байгаа мөнгөө жоохоо хэмнээд энэ
иргэдээ жоохон мөнгөжүүлэхгүй мүү? 3 их найд 11 их найдаар төсөөлж орж ирээд тэгээ нөгөө нэг засгийн газар нь яг бас бодсон байна л да, өмнөх засгийн газар бодж жагаад хассан байна. За хариулт ажлын хэсгийн 5 номерын микрофон инхүү сайд. За 26 оны батлагдсан төсөв яриад байна тийм үү? За одоо бид 27 оны төсвийн хүрээ орлого зарлагын гол үзүүлэлтүүдээ л ярьж байна шүү дээ. 27 онд шинээр нэг ч хөрөнгө оруулалт байхгүй. Тийм төсвийн орлого байхгүй. Нийт 3.6 их найдын дамжсан хөрөнгө оруулалтууд байгаа. Энэ улсын хурал баталсан л одоо хөрөнгө оруулалт шүү дээ. Үүнээс 2.2-ыг санхүүжүүлэх болцоо байгаа. Шинээр хөрөнгө оруулалт байхгүй, урсгал зардал, цалин тэтгэр, тэтгэмжийн нэмэгдэл өндөр гарч байгаа тул энийг л бид нар санхүүжүүлнэ. За энэ санхүүжүүлэх орон зай гарахын тулд бид нар гадаа зээлийн ашиглалтаас том төслүүдээ гаргаад гадаа зээлэр бусад салбарын эрүүл мэнд, боловсрол, орон нутгийн дэд бүтцийн эрчим хүчний төслүүдэд явуулъя гэдэг л хуулийн төсөл өргөн барьсан шүү дээ. Таны ярьж байгаа нөөтийн асуудал бол нөөтийн буцаалт өнөөдөр 20% байгаа. Үүнийг 50% болгох хууль одоо энэ намраас хэрэгжиж байгаа. Ингээд хэрэгжснээр төсөвд орох орлого 1.8 их найдаар дутах нэ. Буюу худалдан авалт хийж байгаа иргэдэд үлдэн гэсэн үг. 1.8 их найдын дутагдал төсөвт орлого дутаад ирэхээр нөгөө нэмэх ёстой 4 их найдын багш эмчнэрийн цалинт чинь хүрэлцгээ үлээд ирж байгаа. Тэгэхээр бидний асуудал бол урсгал зардлаа буюу цалин тэтгэврийнхаа нийгмийн асуудлыг шийдэхин тулд нөөтийг хойшлуулъя л гэж. Таны 500 тэр босго нөгөө нөөтөд шилжүүлэгдэх хэмжээ чинь бол татврын багц хууль буюу тусдаа явж байгаа хуулийн асуудал байгаа. Тэрийг сангийн яам хариулах ийм учир шалтгаантай хууль юм а гэдэг. Төсвийн хүрээтэй өргөн барьсан хууль бол нөөтийн хуулийг үйлчлэгийг хойшлуулах асуудал гэхгүй. Хоёр өөр юм байгаа шүү. За тэрийн та сангийн яам тэр татврынхаа тооцоог.